Монголын бүх ард түмний төвчээр ийхүү тас үсэрлээ. 30 шахам жилийн турш эдэж ууж эвхэд төрүүлж төрийн мөнгөөр төсөйтлээ баяжсан луйварчдаас их орноо эдийн засгаа тусгаар тогтнолоо. Туурал тусгаар улс орноо салгаж авах гэсэн мөрөөдлийг ийхүү жидүүгийн луйварчд тас татан няц гисгэж хаялаа. Хүрсгэн засгийн газар бол 1990 оноос хойш бүх ард түмний итгэл найдвар хүсэл мөрөөдөл хүлээл төвчээр дээр тогтож байсан цорын ганц засгийн газар байлаа. Монголын ард түмэн энэ 30 шахам жилийн хугацаанд тэр тусмаа 2012 оноос хойш байгуулагдсан бүхэл засгийн газруудыг хязгаарч байгаагүйгээр үзэн ядаж жигсэн зэвүүцэж ирлээ. Их орныг нь газар шороог нь газрын дорх баялгийг нь газар дээрх хүмүүстэй зарж өвж залгиж хувааж талцуулж эвдрэлзүүлж төр засгийн армын нүдэн дээр минь тоглож унгааж огцруулж хууль дүрмийг зоргоороо тайлбарлан дураараа зорчиж эдэж ууж хулгайлж зөөж байхыг нь өдөр бүр нүдэрээ харж чихээрээ сонсож биеэрээ мэдэрч байсан тул ийхүү үзэн ядаж жигсэн зэвүүцэж дургууслаа барьж ядан ханцуу дотоо нударгаа зангидан бухимдаж байсан юм. Төрж өссөн нутаг орноо унсан газар угаасан усаа харийн доншуурчдаас тулгаж авахын тулд Монголын шүүхийн хаалгыг 3 жилийн турш 30 гаруй удаа онголзуулан найдаж хүлээсэн боловч шүүх засаглалд нь харийнхны төлөө шийдвэр гаргахын тулд хэрхэн аяглаж байсныг бид бүгдээрээ харахын дээдэр харсан тул ийхүү 12 оноос хойш бүх засгийн газруудыг голц зүрхнээсээ үзэн ядаж байлаа. Гэвч хүрэлцэх хэмээх хүнийг засагт орж засгийн газрыг тэргүүлэх болсноос хойш ард иргэдийн зүрхэнд гэрэл асаж итгэлийн нүдээр засаг руу харах болсон билээ. Бүхэл салаа мөчр бүхэндээ авилгад идэгдэж авилгын гинжээр тас хүлүүлсэн төрийн албыг гинжнээс нь мултлахын тулд ухнаагийн хүрэлцэхийг бэлтгэлээ ханхыг нь төвчээртэйгээр хүлээн суусан ард түмний итгэлийг манан бүлэглэн өнөөдөр тас цохиж шударгас хуулийг дээдлсэн төр засаг тогтоохын төлөө тэмцлийг зогсоохын тулд манан бүлэглэлээр удирдуулсан жүдүүгийн луйварчид Монголын бүх ард түмний дэмжлэгээр гарч ирсэн хүрэлцэхүйн засгийн газрыг унгахаар намайг удирдах ёс зүйгүй хэмээх ойлгомжгүй хуурмаг үгээр шалтгаан болгон гарын өсөг цуглуулан улсын хуралд өргөн барьлаа. Энэ бол шудраг осны эсрэг Монголын бүх ард түмний хүсэл мөрөөдлийн эсрэг манан бүлэглэлийн хийж буй бузар үйлдэл юм а гэдгийг бид мэдхийн дээдэр мэдэж байгаа билээ. Хүрэлцэхүйн засгийн газрыг унгаасны дараа бүрдүүлэх гэж оролдох засаг гэж юм 60 тэрбумчид жидүү луйврын хулгайч нарын бүрдэл байхаас өөр сонголтгүй бөгөөд өнөөдрийн хууль ёсны засгийн газрыг огцруулахаар зүтгэж гарын өсөг зурсан хүмүүсийн бөөгнөрлийг харахад бүгдээрээ манан бүлэглэлийн гишүүд ард түмэн рүүгээ буушаагасан 7 дугаар сарын 1-ний хэрэгт нэр холбогдогчид нефтийн компани шантааччингууд нүүрсчдийн намын удирдлагууд концессийн гэрээний луйварчид ард түмний өмчийг дээрэмдэгчид барилга байшингийн шахаачид гэх мэтэр аль болохгүй бүтэхгүй этгээдийн төлөөлөл байгаагаас харахад дараагийн засгийн газрын чинь ямар юмнуудаар бүрдэл болох гэж байгааг төвөггүй таамаглаж болно. Ард түмний төвчээр алдарлаа. Монголчуудаа шудраг осны төлөө төрийнхөө хуулийг дээдэж үндсэн хуулийг хэлбэрлэлгүй дагсан зарчимтай шудраг остой төрийг бий болгохын төлөө бүгдээрээ нэгдэн нэгтарцгаая. Хууль ёсыг уландаа гიშгсэн газрын 8 чинь 60 тэрбумчид манан бүлэглэлийнхэн нүүрсчдийн нам орд газруудын дээрэмчид нефтийн шантааччингуудад хууль ёсны төрсгөө дээрэмдүүлэхүн тулд бүгдээрээ шудраг осны төлөө гудамжинд гарч жагсацгаая. Тусгаар тогтнолынхоо төлөө бүтэн жилийн турш уугуул зүтгэж явж бий болгосон эдийн засгийн өсөлтөө эмч багш сувилагч нарын цалин нэмэгдүүлэх боломжийг хэвээр нь хадгалж улс орныхоо доктортой хөгжлийн төлөө хүрсгийн засгийн газрыг цааш нь ажилуулахын төлөө та бидний маргаашийн цалин дэтгэвэр бүрэн бүтэн байхын төлөө засгийн газраа өмгөөлөн 90 оны шиг нэгдэн нэгтарч шудраг осны төлөө талбай дээр гарч бүх нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлцгээе. Дараагийн засгийн газар гэж хэрвээ байх юм бол тэр нь манан бүлэглэл байх болно. Дараагийн засгийн газар гэж байх юм бол тэр нь жүдүүгийн луйварчид байх болно. Бүгдээрээ шудраг осны төлөө төв талбай дээр нэгдэн нэгтарцгаая. Шудраг ос үндсэн хууль тусгаар тогтол манд тугаа.